Амны хүндий хотоодонд боловсруулагдсан хоол хүнс эзэнд орж ирэхэд өөх тосыг нь цус задалж бие махбод хэрэгтэй шимт бодисуудыг эзний ханаар шимэгдүүлэн эдисийн нүхэн төлжилтийг хангаж байдаг. Шимт бодистой цус элэгний өвчсөн эсүүд болон цусны хор эзний ханаар шимэгдэн цусаар дамжин илгэнд очдог. Тэгэхээр гүйлгэх замаар цусны хорыг гадагшлуулна. Цусны хорыг гадагшлуулж чадаагүй тохиолдолд богино эргэлтээр буюу хотоод, гэдэс, элэг цус гэсэн тойргоор урсаж ирсэн хор илгэнд очин дахин цэвэрлэгдэнэ. Цус шингэн байх тусам хүний биеийн богино эргэлт цэвэр тунгалаг байдаг. Богино эргэлтийн үед хүчээр судасны ханыг нь өргөсгөж мангас эсийг хүчээр гүйлгэх боломж байдаг хэсэг талаар асуусан асуултад их бие тонгод нейтрат наалдсан имийг дээрээс нь зохиж гөвхөөс өөр арга байхгүй. Тиймээс татаж унтал нь инээлгэх эсвэл илгэнд зүгийн балтай дадлахыг 10 болоод урдаас нь хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн байгаамаа. Хэдий хэмжээний бохирдол илгэнд байна. Төдий хэмжээний богино эргэлтийн цэвэрлэгээ буюу илгэний хор тух хэмжилгээ, цус цэвэрлэх хэмжилгээг ойр ойрхон хийх хэрэгтэй гэдгийг их бид онцлсан байгаа юм аа. Тэгвэл яаж цэвэрлэх хэрэгтэй гэж? Биеийн хорыг илгэний эсүүд шүүж, давж, туулж чадхаа байхаараа биеийн эсүүд хордож эхэлдэг. Хавдар гихч үнэндээ эзэндээ гомдсон эсүүдийн бөөгнөрөл байдаг юм а гэж нарийнчаар хэлсэн үг байдаг. Тэгэхээр нэгэнт биеийн хор цусаар гүгээд эхэлсэн бол хор цэвэрлэх үйл ажиллагаа цагаан эсэнд буюу цусан дахь хорыг биедээ шингээх үүрэгтэй эсэнд за мөн бөөрөнд ирэх ачааллыг нэмэгдүүлж эхэлдэг. Бөөр хорыг шээс болгож цэвэрлэж гаргадаг аргатай. Урт хугацаанд бөөрийн дааж чадхаас их хэмжээний бохирдол байх юм бол бөөр өвчих эрсдэлтэй. Тиймээс элэг бөөрийн өвчлөл гэдэг бол хамтын өвчлөл. Ер нь элэгний эмчилгээ бол хотоод гэдэс бөөр элэгтэйгээ заавал хамт давхар хийгдэж байж бүрэн илааршил олдгоо гэж домжийн сударт өгүүлжээ. Элэг эрүүл байвал цусаар биегдэж их бүхий л ерөнтгийг гаргадаг аж. Элэгний хорыг цэвэрлэх Монголын уламжилт нэг арга нь 5 цэвлийн цэвэрлэгээ. Энэ нь эхний өдөр хоньны гүзээний шүл уулгаж гүзээ өдөөлнө. Эхлээд гүзээ эзнээр эзэн доторх бичил биетнүүд тэнцвэржиж нарийн бүдүүн эзний хан доторх бохирдлыг тууж гаргахад цус руу орох бохирдол багасдаг байна. Гүзээ нь үндсэн хүртээг тэтгэн хортой шүүрлийг зогсоож хэмтэй шүүрлийг тэтгэдэг эрхтэн байгаа юм. Гүзээг эхний гарагт идүүлснийхээ дараа маргааш нь илгийг шүүрхийд чанаад шимийг нь хүртэж эхэлдэг. Илэг биеийн тамирцсан хэмийг тэтгэн тамирцсан цусны элсийг сэргээхэд тустай байдаг байна. Өөрөөр хэлбэл илгийг илгээр нь тордож тэжээдэг бахнэ. Гэхдээ анхаарах зүйлс нь зөвхөн хоньны илэг идүүлнэ. Эхлээд хальснаас нь салгаад илгээ хүйтэн усанд дүрж гарган сайтар угаана. Дараа нь нэмгэн зүсээд буцалж байгаа халуун усанд дүрээд авах төдийд шүүрхийгээр нь идүүлнэ. Шүүрхий болголтоо нь хүний биед там болж очдог. Учир нь илэг тэр чихтэй чихэр байдаг. Тиймээс тижээлийн дутагдлын үед биеийг тэтгэхийн тулд ашигладаг. Их чанахаар чихрээ алдаж атуурчдаг учраас илгэний эсийг тэтгэхийн тулд нэмгэн зүсээд хагас шүүрхий за болж өгвөл бүр түүхийгээр нь идэх тусмаа сайн байдаг. Шүүрхийн илэг тэтгэх илгэний хорыг гадагшлуулах за илгэний нялх эсүүдийг тэтгэж түлжүүлэх үүрэгтэй байдаг бахнэ. Өдөрт илгэний талыг идэж хаваас цус түлждэг. За ихтэй 7 гариг идэхэд хангалттай. Тэгээд 3 дахь гарагт нь уушгийг
давсгүй чанаад сайн болгоод идэнэ. Маш жижигхэн хэрчээд сайтар жажлуулж идүүлнэ. Уушгийг 45 жажилсан ч гэсэн нарийн ширхэгт хийд бүтцтэй алддаггүй. Хэдий олон зажил нь төдий олон хэсгээр биеэр гүйлгэх боломжтой. Бид илүүдсэн хорт зүйлсийг өөртөө шингээгээд гадагшилдаг учраас цэвэрлэгэнд гол үүрэгтэй. Зүсэн дуустдаггүй, булчирхай, булчингуудаас гарсан хорыг уушиг идэж биеэс гадагшлуулдаг. За үүнээс гадна тэврэх эмчилгээ гэж бас байна. Мөн илгийг илгээр нь цасах сэтгэлийн эмчилгээ байдаг. Энэ нь эрүүл илэгтэй хүмүүс илгэний өвчтөе нэгнээ өдөр бүр багадаа 30 секундын турш тэвэрч эмчилдэг. Илэг маш их ядарсан хэмийн дутагдaltaй байх үед илгэндээ халуун илгээр нь жин тавьдаг байгаа. Энэ нь хүн хүнээ тэвэрнэ гэсэн үг юм. Илэг илгээрээ тэвэрлэнэ гэсэн үг юм. Тухайлбал гэр бүлд архитаар суудаг нэгэн байгаад гэрийнх нь үргэлж загнаад харилцаанд нь гэмтэл гарсан гэж бодъё. Энэ үед арх удаггүй хүний биеэс гарах хэм хэмжээнд илэгний халуун хэм ноцож сэрэгдэг байгаа юм. Тэгэхээр түлхэж хөндвөрүүлэх биш, биенээ тэвэрч илгэндээ дэм өгч байх хэрэгтэй. Харахаас дургүй хүрээд гомдол зөвхөрөл байсан ч биенээ албатан тэврэх хэрэгтэй. Тэврэх гэхээр дүлөөд хүндий санагдаж байсан ч гэсэн бас л албатан тэврэх хэрэгтэй. Тэврэхдээ эрүүл хэмтээнийг нь нөгөөгөө хайрлан тэврэх ёстой. Харин нөгөө хэмийн дутагдалд орж элхэн цуцсан нэгэд хайр инэрлийг мэдэрч өөрийнхөө хэмийн алдаагаа засаад эхэлдэг байна. Бие биенээ тэвэрч эхлэхээр аяанда хоёр биений энерги солигдож тэнцвэртэй болоход харилцаа засагдаж гэр бүлийн ур амьсгал дээрдээд биенийхээ илгийг эмчлээд эдгэж эхэлдэг байна. Мөн хоорондоо хэрэлдээд тааш тохирохгүй биеийн цэнгүүд өөрчлөгдсөн хүмүүс заавал нэг нь нөгөөдөө ирчмээ өгж байх хэрэгтэй. Аль болох гүнээсээ уучлж, гүнээсээ ойлголцох хэрэгтэй. Энэ үед бие биеэ тэврээд гараа тавихгүйгээр зөөлөн дулаанаар ярилцах ёстой. Энд буруу шах биш, ойлгохыг хичээн ярилцах хэрэгтэй. Хинч буруу шааж мэднэ. Өргөдөж хайрлахыг бол бид төдий л мэддэггүй шүү дээ. Үүнийг хэлхийг оролдохдоо гэр бүлийн гишүүд биесээ гүн гүнзгий уучлж эхэлдэг. Гомдол зөвхрөл биеэсээ түлхэх, биенээ өшрөхөх тэр сэтгэл урт хугацаанд илгийг зуцааж ядраадаг. Ингээд халуун илгээрээ жин тавьж, хайрлаж, энерж тэврэхээр илгэний хэм засарч сэргэж ирдэг. Ямар ч өвчтэй хүнтэй юм ярихын өмнө 10 хором гүн амьсгалах дасгалыг хийлгэж авах хэрэгтэй. Ингэснээр үг сонсоход бие бэлтгэгддэг. Өрчхөн хүрдний биеийн эд эрэхтэн тогтолцоо суурнаасаа тэгш байх гол үндэс нь амьсгалын дасгал. Тэгэхээр амьсгал жигдрээд хүрдний үйл ажиллагаа жигд болсон цагт ямар ч хүн үг сонсоход бэлэн хайр инэрлийг хүлээж авах юм нь бүрлдээд ирсэн байдаг. Тэгэхээр илгэний өвчтэй хүнийг хүүхэд шиг эрхлүүлэх юм бол ер нь хагас сарын дотор идэгдэгэ гэж ярьдаг. Тэгэхээр илгэний өвчин ганцаардахад илүү сэтэрдэг ийм өвчин байдаг бахан. Илгэний өвчтэй хүнийг асраад тойглоод байвал илүү хурдан илаашдаг. Итгэл найдварыг төрүүлж хайр инэрлийг мэдрүүлэх хэрэгтэй. Инэрч хайрлах за бүр нялх үг шиг эвийлж хөргилж байвал илгэний өвчин түргэн эдгэрдэг. Илгэний өвчтэй хүнийг дор хаяж 2-7 хоног сайхан илж таалж эрхлүүлээд үнсэж ноолоод байх нь эсэн сэргээд бие нь хурдан тэнхэрдэг. Ийм эстэй учраас хурдан төлждөг хэрэгтэй. 10 хуруу биетэй гэж сэтгэхэд 9 хуруу нь ийм эсээс тогтдог учраас нязрах, огтлуулах зэрэг хэмийн нөлөөг нь идэвхжүүлэхэд түргэн идэгдэг.
Нөсөл нь бүрдэхгүй бол бас түлжиж өгдөггүй юм зовлонтой эрхтэн ажээ.